Окей. За миний хүүхэд байхдаа гарч байвал хэдэн ч удаа дараалж үзсэн уйддаггүй хідэн кино байдаг байхгүй юу? Тэрний нэг нь яахын аргагүй Are We Done Yet болон Are We There Yet гэх хоёр дараалсан анги бүхий энэдмийн жанрын кино байгаа. Тэгээд манай үеийн туулаалуу жилтнүүд бол мэдэндээ. За тэгээд мэдхгүй байвал ах нь өнөөдөр яриад өгье. За кино харагдаж байгаа хэд бол манай киноны гол дүрийн гэр бүл. Эхний анги дээр буюу Are We There Yet гэх анги дээр аав нь хэрхэн хоёр хүүхэдтэй ээжийг найрч авч сууж байгаа талаар бол энэ удаад манай хэд жижигхэн өмгөр гэрээсээ нүүхэр болж байгаа талаар өгүүлнэ. Манай хүн спортын дэлгүүрээ зараад өөрийнхөө шинэ бизнес болох спортын сэтгүүлээ хийгэр болсон байх ба түүнд олдох хамгийн таатай боломжтой тухтай цаг бол өглөө 5 цагт гэр бүлийн бүх гишүүдийг дуг нойрондоо дагтарч байх зуурн юм дагсан нөгөө да. Гэхдээ дөнгөж суугаад Magic Johnsonтой хийх дараагийн интервьюийн асуултуудыг эхлэхгүй байхад нь нөгөөдөл нэг нэгээр босож ирээлээ. Өлсөд байна. Танад идэх юм байна уу? Коко өлсөд кокод хоол уу гэтэр гэлээ. Ядаргатай бацсан чинь. Ер нь бол энэ байрны болохоор манай Никийн урд нь амьдарч байсан гэрн тэгээд нөхдүүд нь нүгэд хүрээд ирсэн байхгүй юу? Охин нь буюу Линзей чи нүрээ бодаалаа ил цатан ховц өмснө гэтэр гэхэрнэ. Би чиний хай тавьч гэсэн чамд шаардлага тавих хэрэг надад байгаа гэтэр гэлээ. Хөрөгчөөж зүгээр ухаж чадахгүй хамаг хувцсан нь бол мас. Ер нь бол өглөөгөө их л тухгүй тааруухан илүүлж байгаа л энэ юм да гэж. Эхнэр нь хүртэл нэг чухал зүйлийг яах хэрэгтэй байна гэснэ. Honey I'm pregnant гэсэн чинь бодож ирсэн. Хинээс гэж авдамдаа хөлтөө өөрчин. Өдөр нь найзынхаа бааранд сууж байхад нь эхнэр нь эхонд орсон зургаа барьсаар ирэхээр нь харж ирсэн. Hey, энэ хүүхэд чинь хоёр толгойтой юм байна шүү дээ гэж. Эхрүүдийн аа болох нэ манай хүн маань. Гэтэ баярлаад байна уу, уурлаад байгаа мэддэхгүй нэг сонир царай гаргаад хідэн шот татаадах нь. За маань хэдийн шинээрээ нүүж орохоор судалж буй газар нь хотоос хол хөдөө байрлах ба цэвэр агаар цэнгэг усны хажууд гэж аав ээж нь баярлах бол өсвөр насны охин болох Линзи маань би хөдөө байх охин биш алхамснуудаа хэтэргэлээ. Оо маяг заяа. За байрандаа явж харахад нь Cookie нөртөд байна гэхээр галтагоонд нь явж ороод хав халуун байсан 100-ыг нь барьж авч мавал үнэн бүтэлгүй заяа. Тэгсэн тэнд нь аль хэдийн нэг тентхийн local real estate guy болох Chuck гэх шаардлагатай нөхөр ирсэн. Бодвол 100-ын дотор юм хийж өссөн юм шиг байгаа заяа. Тэгснээр л Susan-ы гизнээс нь тэрснэ хоёр ихэр юм уу да гэтэргээл. Их өрих талаар сурж байсан юм байна лээ. Манай Chuck. За тэгэхээр энэ байшин болохоор Эрдэнэ нэгэн алдартай архитекторын гэр нь байсан. Тэгээд дээд давхардах мастер унтлахын өрөөнд орсноо 0-ын өрөөнүүдийг нэгтэн нөхөр хоёулаа шүтэл. Харин нэг буюу нөхрийн маань хамгийн их сэтгэлийг нь хөдөлгсөн ганцхан зүйл нь юу вэ гэхлээр тэр мастер өрөөний private жорлон байдаг. Бүр ороод уйлаа цугаад байвал яах вэ? Нэрэ мастер гэснээс өнөөдрийн манай бичлэгтээ хамтран ажиллаж байгаа газар болох мастер дэлгэц засвар гэж яадаг газар бай. За тэгээд манайхан таны зурагт болон мониторын дэлгэц нь хагарсан юм уу? Асахгүй аль эсвэл ямар нэгэн асуудал тулгарсан бол та мастер дэлгэц засварт хандаарай. За тэгээд таны зурагт яг яагаад дэвдрээд байгаа, одоо үед гараад байгаа QLED, OLED, Neo QLED, Mini LED зэрэг зурагтнуудын аль нь танд тохирох, хаанаас хямдхан зурагт авах гэх мэт маш олон асуудлын шийдлийн талаар та бүхэндээ YouTube-ийн сувгаараа дамжуулан хүргэх гэж байгаа бөгөөд монитор засаж байгаа ASMR бичлэгийн дуу дурсны өндөр чанартайгаар оруулж эхэлж байгаа юм байна шүү. Тэгээд та бүхэн ороод 4K-гаар үзэх боломжтой юм байна. Тэгээд YouTube-ийн линк нь бичлэгийнхаа description хэсэг дээр бүгдийг нь зоочихъя. Тэгээд утас нь 88889102 хаяг нь офицероос дээш өгсөд 72 дугаар хотхонд байдсан байл шүү. Тэгээд page болон Google Maps-ийн линкийг нь доор мөн оруулчихна. Тэгээд та бүхэн зурагттай холбоотой ямар нэгэн асуудал, эргэлзээ, сонирхсан зүйлс ч юм уу байх юм бол бүгдээрээ мастер дэлгэц засвар руу хандаарай. За бичлэг рүү орцгоё. Chuck Nikki publishing business эрхэлдэг гэдгийг сонсоод гадаа барилах зуны байшин гэхүү одоо амбар гэхүү нэг байшинд оруулаад энд өөрийнхөө уран бүтээлийг өөрийн тархиад чөлөөлж урсхан гаргаж байна гэж төсөөлдөө өтэргээл. Байшингийн даяар дээр нь гарч ирээд эргэн тойрны view-ийг нь харууллаа. Гэхдээ бүр хамгийн сэвтэн заяа энэ байшингийн жижиг хэсгүүд нь хүний гар хөрвүү гуйуу унаж хугарч бутарсаар л байдаг. Chuck за тэгээд яаж бодож ин да Nexter гэхэд нь өнөөх нь харин жоохон үнэтэй юм гэдэг зогсож байхад дараагийн хосууд нь байрыг нь үзэхээр хүрээд ирж байгаа юм л та. Гэхдээ яг үнэндээ бол Никэд нэлээд таалагдсан байх ба баахан худлаа амлалт өгөөд эхнэрийгээ ятгаад энэ байшныг авахар болж байгаа. За нүүх бэлтгэлээ хийнэ. Мэдээж Линзи бол эсэргүүцээстэй. Машины дугууны урд нь хөвтөж өвтцсэн. Чид бас л сонирхолтой эсэргүүцэл байна шүү. Бүгдээрээ тус тусынхаа өрөөнүүдэд зэгцэлж аваад их л жаргалтай харагдан лээ. Галтгооных нь тог нь ажиллахгүй байхад нь Ник I can fix that гэхтэн эхнэр нь oh really гэл
гэлээ. Бас маягтай зогсож байхад нь хуршүүдэн тухайнуудын алдартай загсыг нь барьсаар ирсэн байдаг. Мэдээж манай баруунд бол бүгд л найрсаг байдаг юм хойно. Олон ethnicity group-ийн гимээр хосууд нь араасаа өнөөх загсыг нь авчирч өгсөөр л байдаг ба хөргөгч нэмэтгэд загсаар дүүрсэн байлгүй яах вэ? Орой хоол дээр нь бүр овжуур нь унаад ирэхэд нь охин нь ядчил ширээ маань бүтэн үлдлээ дээ гэсэн чинь I can fix that. Өөрөө яслах гэж оролдох чи гэрийнхээ хамаг хүчлэлийг нь буулгаад ажилгүй л яах вэ? Мэдээж өөрөө хүчрэхгүйгээ ойлгосныхаа дараа Чакийн өгсөн мэрэгжлийн хүмүүсийн дугаарлал нь холбогдож дуудаж байгаа юм л да. Тэгсэн алга болсон Коког нь олцсон бүр сургаад суулгах хэвтэх хэдрийг нь заацсан байна. Чак хүрээд ирд юм да. Чи зүгээр энэ хотод нь ганцхан хүн бүх сервисийг нь хариуцд юм уу хаашаа. Тэгснээл танах цахилгааныхаа системийг тэр чигтэн солих хэрэгтэй юм байна. Гэхдээ нэг ч эсэргүүцэл за бороо тэгээд хідэр хийх юм бэ гэсэн чинь нэг 8 9 хавцаа юм уу гэсэн 100 юу гэсэн чинь үгүй 1000 гэж байгаа байхгүй юу. Ер нь бол $9,000 гэдэг чинь одоо бас л те. Тухайн үедээ бас л их чангал байсан биз. Тэгэхээр одоо 8 юм уу $9,000 тэрийнхээ системийг тэр чигтэн солиулахаар болно гэсэн санаа байхгүй юу. Нарийн дахицсан нэг юу гэж л тийм их мөнгөөр хийлгэх үү? Яг одоо зайл гэснээр зүгээр нэг бие чадна авчруулад $150 янзуулчихгүй л яах вэ? Тэгснээр зүгээр л microwave болон toaster хоёрыг зэрэг ажилуулахгүй байхад болно гэсэн. Тэргээл амар дойдохоор өөртөө ихтэй easy money гэргээл. Орой нэхнэр нь стрессцэн нөхөр харагдах гээд хоёулаа нүүж ирснээс хойш нэг зүйлийг огт хийгээгүй юм байна шүү дээ тэргээл. Яг манай ахыг дараад авах гэж байсан чинь дээр нь нэг нөхөрөө төчнүүлээд уннаа. Тэгсэн дээр нь зүгээр л нэг ракун байх ба нэг самар идэстэй. Тэгэл манай нэг ч нэстэ хинэн жинхэн эзэн гэдгийг нь одоо л харчий гээл шалны мод барьж гараад орилсон чинь өнөөх нь бүр тоож байгаа ч юм байхгүй самар идэж байсан хихэрч итэр. Мань нэг ч уртаас нь төхөөдөл өнөөх модоо далаагаад яа гаашаад авах нэ гэсэн чинь байхгүй. Дээр нь цум яваад доошоо унаад шалаар нэг болж уг тулаан ракуны далд өндөрлөвөө гэж. Маргааш хөлөөнө цагдаагийн тохиоллоо хангинуусаар мань Чак инспектор болцсон ирэх ба хүний тогноос сулгаа хийн гэдэг чинь тийм соёлтой үйлдэл биш шүү нэг гэлээ. Чадваргүй би чадвараар хийлгэх юм бол ийм л юм болдог. Танд би энэ хотод байгаа бүх лицензтэй албан ёсны хүмүүсийн нэрсийг өгье гэсэн чинь дэрэн дотор ганцхан л манай Чакийн нэр байлгүй л яах вэ тийм ээ. За тэгэл манай хэдэг $1,000 хууль зөрчснийхэн төлөө торгоод тогийг нь таслаад яг явах гэж байхдаа нэг очоод баахан уурлалгүй л яах вэ? Яг уу дүрд орсон байгаа үедээ харилцаа ааш зам хүртэл тухайн дүрдээ орчдөг нэг тийм туучи байл л дээ энэ Чак чинь. Арга орсныг чи гуйгаад нөгөөхийгөө гаргаад ирээ гэсэн чинь банд Чак малхаагаас сэлж өмсөд засварчин Чак нь гарч ирсэн. Тийм ээ. Бид нар танаа тогийг канцлах болно гэж юмгээл шидтэй юм уу хаашаа. Яг тогон тэгээд болчтой юм байж. Гэхдээ дараагийн нэг том асуудал нь юу байсан бэ гэхлээр dry rot буюу тэдний хана мод эдрийнх нь ялцарлын асуудал байдаг. Мэдээж Чак хотынхоо хамгийн шилдэг ялцарлыг шийдэх хүмүүсийг дуудсан дунд нь бань Линцийн зүрхийг нь булаах нэг залуу морилон ирсэн байдаг гэж. Түүнийг Дани гэдэг. Нөгөө хэдэн чи Хавайийн 3 үеэрээ дамжсан ялзралтай тэмцэж буй гэр бүлийнхэн учраас шууд л энэ бол ялзрал байна гэж онцлоход Чак харин ялзрлаас болж үүсэх боломжтой. Бүх хор уршиг хөнөөлийг энэ талаар хэлэхэд нэгч бүр аргаа барсаар янзлуулахар болж байгаа юм л да. Тий. Ер нь л нэгхийн хитвчин жижиг. Нэг ч зуны амбаранда ажиллаа яриад сууж байхад нь Хавайийн Poo билүү more like Bottom Brothers ирсэн. Та Dry Rot сүрийн ихний шатыг харах хэрэгтэй байх гэдэг гэрлүүнд агуулад орсон чинь. Мэдээж нэг бүр битүү шок. Бүр баг хүн хүртэл Чактай нийлсэн хойд авыгаа дийсэлж мисэлцэн. Чак мэдээж ан фигур сайтай хүн чинь нэгийг гаргадах гээл. It's gonna be ugly before it gets pretty гэдэг. Маргааш хөлөөн амар тайван ямар сайхан байна гэсэн чинь Чак тэдний гэрийнх нь гадаа нүүгээд ирнэ гэж. Учир нь нэг өдөр уурлахдаа хийж байгаа ажилдаа л анхаарлаа илүү сайн хандуул. Гэсэн байсных нь хариу нь бүр гэрийнх нь гадаа нүүж ирэхэд нь хүрэж байгаа юм да. Дараа нь манай хэдэ загсан явахаар болвоо. Бүхнийг чадагч Чак босоогоороо додгор байх бол мань нэг хамгаалалтын хантаа задараа хашцсан мэдээж азгүй хямаргүй юм хойно ус руу хөмрөөд акулта таарад мань нэг зүхтах биш бүр акул нь нэгээс ай зүхтааж мухтаагаад
гэжтэй яастар зөвхөн юм битээ. Оройн дахиад л их нэртэй Чакийн талаар ярьж байхад зуухнаас нь чимээ гардаг ана. Энэ удаад бүр сарсан магийнхаа байж таард юм да. Чакч баг өөрийгөө зодонгоо алдсныгаа түнд үзэлд өглөө гэтэр гэлээ. Майр додгоор алхаж исэн чинь өөдөөс нь бүр сүрэг багийнхаа гараад ирдэг юм байгаа үстэй. Тэгэл зогтааж байхад нь мэдээж их хэрэг Чак л гарч ирж тэр байтуудыг нь хөөж явуулалгүй яах вэ? Гэхдээ энэ ч бүхнийг чаддаг Чак хажууд нь байхад юунаас айх вэ? Ганц түүнийг ойлгох найзтай боллоо гэдээ хэрэм хоолж байсан чинь цонхоор майр том бүргэж чаашурж ирснэ. Зүгээр базаад аваа явуул яах вэ? Охиныхоо өрөөр нь явж ороод өнөөх нь алах байгааг нь мэдээд хүүгээс асуусан чинь өнөөхөр шууд л драйро Данигийн гэрлүү парти дах гээд явцсан гээл матастай. Мэдээж Чактаа шууд явж очиод баахан уурлаа. Тэр гурыг ажлаас нь халлаа л гэж авнаа. Нэг өдөр Никийн Magic Johnson-тай хийсэн интервьюг нь постлуулах гэж байсан сэтгүүлээс нь холбогдоод дедлайнаас нэг сар хоцорж байгаад бол өшөөж охин удуулыг ирээгээ туслах талаар болж мэдвэ хөрх юм байна. Гэртээ яваад ирсэн чинь Чак Сьюзен тэргүүтээ баахан жирэмсэн ээж аав нар йога шиг юм хийгээстэй. Тэгснээр Никийг суулгаад их нэртэй тусал гэлээ. За, тойргоор жигдэхэн хөдөлгөөд гэж хэлснэ дундуур нь уусгаад танаа байшинд чинь цоош нь суур сутгах хэрэгтэй юм байна л гэж явд юм да. Эхэндээ тог байсан бол сүүлдээ хан ус одоо бүр шалыг нь тэр жигтэн солих хэрэг гарчиж байгаа юм л да. Мэдээж нэг уурлаад Чакийг хөөж гардагч. Өнөөх нь Бразилийн тулааны бүжгээр бас хичээлж байсан болохоор дорхноо л Никийг газар шороодуулна. Нэг жуурлаа Чакийг хамаг муухайгаар хилээд би чамайг халлаа гэтэргээл хөөгөөд явуулаад тахнаа. Тэгснэ мань хүн эртхэн энэ байшингаа зарна гээл зар тавих гэж байгаад их нэртэйгээ муудалцаад чи болон танаа тэнийх хүүхдүүдээс болоод энэ зүйлс болсон гээл ам алдчихж байгаа байхгүй юу? Мэдээж Сьюзен ч гомдоол уурлал хүүхдүүдэд юмыг ихлүүлээд дундаас нь ингээд хаячих сэтлийг төрүүлж байдаг чи ийм муу үлгэр жишээ байх юм уу гэдэг гэсээр мань хүнийг манай гурван маань орхиод өнөх 100-ны байшин руу гануу өгж байгаа юм л та. Коко хүртэл нэгийг тоохгүй. Шүн унтахгээ хөвтөж байхад нь нүүрэн дээр нь ус тусаад байхаар нь өсөддийн хөдөлсөн юм уу яасан шууд л ажилдаа ороод шүнжэнгөө дээврээс янзалж эхлээд тэр өдрөөс хойш гэрээ багаар өөрөө ганцаар янзасаар л байдаг. Мэдээж ихнэр нь түүнийг холоос хараад бас хөөрхөн бахархаастай. Ангийнх нь хүүхэд нь аманд нь гараа хийгээд багтахаар том загас барьсан. Тэгээд Чак түүнийг загсан дагуулж авах байсан гэснийгээ сонссон Ник хүүгээ дагуулад загсанд явахаар болвоо. Манай өрч загсчлах зуура чич кул сан шүү тааж кул дайд шүү гэж магтаад суужсэн чинь хүүгийнх нь урганд нь нэлээд том олзолцсон бололтой. Шууд л ус руу унтлан чирээд орж байгаа юм. Нэг ч хүүгээ уснаас нь гаргаад өөрөө нүцгэн гараараа барьж аваадлаа. Тэгэл тэр хоёрын бонд нь бас ингээ хөөрхөн сайжирч байгаа байхгүй юу? Мэдээж одоо Линдси болон ээж хоёр нь үлдсэн. Тэгээд маргааш нөхнөөсөө уушлалгүйгаад юу дайч уучраа нэг олцоод авнаа гэж. Гэхдээ ээж тэр бол хараахан үгүй. Тэр зур нь өнөөхө хурш авахгүй цай барьсаар ирээд Чак хэр байгааг асуудаг. Яг уу Чак ихнэрээ хэдэн жилийн өмнө үдийд алдаж байсан юм байна л та. Тэгээд түнд одоо ямар хэцүү байгаа бол доо гэж ахын хэлснийг сонссон мань Ник Чакийг гинэт нэрээ яаж байгаа болоо гэж бодоод гэрт нь яваад очиход мань хүн өнөөхөө ванда амьдарсаар байх ба дотор нь дүүрэн ихнэрийнхэн зургнууд нь байдаг. Ихнэр нь дуучин байсан. За тэгэл баахан юмарсаар нэгч тэр Чакч тэр хоёулаа уучлалтаа гуйж чи бидний гэр бүлийн гишүүн учраас би чам санаа зовоод ирлээ гэтэргээл. Мань Ник маань бас хөөрхөн ухаарцал юм шиг байгаа. Чакч нэг үед Magic Johnson-тай цуг тоглож байсан юм болохоор түүнтэй цаг тавлаж Никийн гэрт нь ярилцлага хийхээр болсон байдаг. За тэгэл халуун дулаан ярилцлагын дараа мань Ник маань гэрийнхаа дээврээ ганцаараа янзлаа зогсож байхад охин нь Pulu Brothers буюу өнөөхөө хавайчуудыг болон Чакийг авчирсан байдаг. За тэгэл манайхэд буцсан нэгдэж Никийн гэрийг нь дуусгахаар буюу эхлүүлсэн ажиллаа дуусгахаар болно гэж. Тэгэл хараатай, хараагүй, бүдүүн нарийн өндөр нам бүгдээрээ ханцуу шумдлаад ажилдаа оржээ. Засвар бүр мөсөн дуусаж Ник эцэстэн Сьюзен дээр очиод уучлалт гуйж буцаад ирэхийг нь асуухад нь өнөөх нь нэг л сонин ажиллаад байсан нь усны гараад эхэлсэн байж таарнаа. Гэртээ оруулаад орон дээр хөвтүүлэхэд нь өнөөх нь Чакийг дуу гэж орлоо. Чакч on my way гэж гарах гэсэн чинь машины насахгүй хөрхий. Тэгэхээр нь мань хүн хуучнаа дурсаад өөрийн power walk хийдэг байх үе рүүгээ буцаад амар сүртэй алхангаа Никтэй уцсаар яриастай явна. Сьюзнийг тайвшраад гүнзгий
амьсгал тэгээд түүндээ цуг хийсэн өнгө төсөөлөх тасгалыг хий гэж хэллээ гэсэн чинь мань хүлдүү нэг чинь honey relax тэргээл баг уурлаа загнаад байгаа юм ааш. Чак Линзид уцаа өг гэдэг хэрэг болох зүйлсүүдийг цуглуулахыг хүснэ. Тэгснээр тэр дунд нь бүр hot sauce тууж авч ах шиг. Нэг буцаад уцаа аваад ирсэн чинь гараа санитайз хийгээд эхний хүүхдийн толгойн цухуулсан эсхийг нь хар гэсэн мань хүн сөхөж хараад газар дээр нам. Чак ч ийм учраас л hot sauce гэсэн ингээд Линзигээр аман дээр нь тусаалгаад буцаагаад юудаа сэрээгээд ихнэ. За тэгэл нэг туцыг нөгөөдөө за одоо хүүхдийн толгойноос нь майр зөөлхөн татна шүү гэхтэн өнөөх нь юугжил дахид сөхөв мэлигээл зогсож байхтан Чак ч сүртэй орж ирсээр бүгдээрээ амьсгалын насгалаа хийнэ. Тэгсэн нэгийн уц руу нэг дуудлага ирээл. Мань хүн we having a baby дараа залга гэсэн чинь мань алдарт Magic Johnson өөрийн биеэр залгаж байж тааралгүй яах вэ? Чак чамтай холбогд гэсэн энэ гэснэ. Oh dear. Би ч гэсэн хүүгүүдээ болж байсан мөчөө санчлаа энтергээл. Мань нэг шаал өөр юм яриад ахал тэр ихнэр нь юу гэж зүгээр 50 байж чадах вэ? Сандарч байгаа хүн чинь утсыг нь таслуулаад манай хүн юу тааж 2 ихрийн аав болох нь тэрэ гэж. 6 сарын дараа мань нэг спортын магазин болоод Are we done yet гэх өөрийн өрөөдлийн байшингаа хэрхэн барьсан талаар хэвлүүлсэн магазин танилцуулснаар кино маань дууснаа. За зэник нанаас хэдүүлээ те. Яагаад ойр дотныхондоо илгэмсэг хүндэтгэлтэй хүлээцтэй мөн нөхөрлөл ямар чухал болох талаар ойлгож авцгаасан гэж найдаж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай манайхаа.